Тэгээ эн чинь бол яг нөгөө үндсэн хуулийн заасан ерөнхий сайдын бүр эрхийн асуудал. Ерөнхий сайд одоо яг тодорхой асуудал эсвэл төсөлтээр гэж байна. Тэгэхээр яг энэ ерөнхий сайд хэлүүлэх асуудал усыг болж байгаа өөрөө ер нь зүг зүгтэй юм уу? Хувийн асуудал байгаа. Гоо энэ чинь хамтарсан засгийн газрын мега төслүүд, энэ бодлогууд, цаашдаа хийж хэрэгжүүлэх асуудлуудаараа ерөнхий сайд бүрийн эрхийнхаа хүрээнд итгэл үзүүлэх тогтоолыг их хурл дүргэн бариад тэгээд их хурл хуулийн хүрээнд шийднэ гэсэн ойлголт. Бас өөрчлөлтөөр цахим газараа дамжуулаад мэдээлэл хийсэн бас гэмтрийн шаштай байж болзошгүй нэг тийм мэдээлэл хийсэн байсан л да. Одоо санхүүжилттайгаар бүтээгээр юм мэдээлэл тарааж байна. Гэхдээ яг хөө улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулаад янз бүрийн одоо хэвлэл мэдээллээр төрийн тэргүүн, ерөнхий сайд, их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдийн хооронд үл ойлгоц байдал үүсгэх янз бүрийн мэдээллүүдийг одоо түгээхтэй болгоомжтой хандхыг л би бас хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байгаа маа. Тэрийг бас ойлгох хэрэгтэй шүү. Яг тэгэхээр ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудалтай холбоотой засгийн газрын үйл ажиллагаа одоо хэвээ явагдахгүй байна гэдэг юм уу? Зарим яамдуудын үйл ажиллагаа юм хүлээдийн байдалтай зогсон байдалд орлоо гэсэн ийм мэдээлэл. Өчигдөр бол засгийн газрын хуралдаанаар бараг 22 асуудлыг шийдсэн шүү дээ. Энэ чинь цаг хугацааны асуудал бол тасралтгүй явна. Төрийн ажилд бол завсарлага гэж огт байхгүй. Би ч гэсэн өнөөдөр энэ засгийн газрын хэрэгжлэх газрын даргын хуваар ажиллаа явуулж байна. Тэгээ өнөөдөр бол яг ажил хэвээ үргэлжилж байна. Тийм учраас төрийн ажил бол завсарлага байхгүй, доктортой явж байгаа. Түүнд санаа зовх зүйл байхгүй. Өдөртөг албан тушаалтнууд өдөө үед ер нь авчихсан юм гэдэг юм галтай огчлтай хүмүүс хэлсэн гэсэн. Одоо ингээ хамтарсан засгийн газраас авсан юм гарлаа гэдгээр мэдээлэл. Нөгөө тэр чи одоо хүнийг ажил томлохдоо албан тушаалын тодорхой ойлт. За тухайн одоо төрийн албанд одоо тэнцэж байгаа хэсэг асуудлаар төрийн албаны зөвлөл хариуцдаг. Бусад төрийн өмчийн компаниудад ч гэсэн албан тушаалын тодорхойлт байдаг. Тэрнээс биш намаар нь ялгаад нэг томилсон юм одоо бүгдийг нь шүүгээд одоо энэ нам гэж ингэ шүүсэн зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол тодорхой тоо хэлэх болцсон алга байна. Гэхдээ албан тушаалын тодорхойлт нийцсэн хүмүүс л одоо томилогдох ийм л одоо шаардлага байдаг шүү дээ. Тэр шаардлагын дагуу томилогдсон. Гэхдээ одоо яг тэдэн хүн гэсэн мэдээлэл байхгүй шүү дээ. Салбарын сайд нар одоо салбараа хариуцаад за мэдээж одоо нөгөө газар хэлцээний дарганараа төрийн албаны зөвлөлтөд зөвшөлдсөд ингээд томилол явдаг л ийм л зарчим үйлчилдэг. Засгийн газрын зүгээс бол агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга нарыг л засгийн газрын хурлаар оруулдаг. Оруулахдаа төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүнг үндэслээд засгийн газраар оруулдаг. Тэрээс үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон томилгоонуудаар бол төрийн албаны зөвлөлөөс угаасаа шаардлага үргүүлсэн. Наад үүрэг гүйцэтгэгчний асуудлыг цэгцлээ гэдгийг таз өөрөө шаардлага өгөөд байгаа шүү дээ. Одоо наадах шалгалтын хурдан зарлаа. Тэгэхээр бид бол үүрэг гүйцэтгэгч нарыг бол одоо яаралтай сонгон шалгаруулалтын зарлаад тэгээд одоо жинхлэх эсвэл чөлөөлөх асуудлуудыг одоо энэ хамтарсан засгийн газраас үл хамааран шийдвэрлэл явна. Хянах бүтэнжийн менежерүүдийг олон таагаар одоо энийг асуудлаа гэж төрийн асуудал болгож оруулж ирж байгаа өөрөө үнцэн хөлийн зөвчлөө. энэ чинь их хурлын тамгын газар мэдээж хууль зүйн төгөлтэй л гарах байх. Засгийн газрын зүгээс бол хуулийн газар дээрээ боловсруулад за ингээд ерөнхий сайд бүр эрхийнхаа хүрээнд л одоо өргөн мэдүүлсэн юм л асуудал. Тэгэхээр их хурлын тамгын газар дүгнэлтээ гаргана, байнгын ороогоороо хэлэлцсэн. За ингээд хууль зүйн төгөлтийг хийн. Тэрнээс би бол хууль зүйн төгөлт хийхгүй шүү дээ. Би бол ерөнхий сайдад тэр бүтээл хэсгээс үл хамааран хамтарсан засгийн газраас гарна гэдгээ ер нь намын дараа нь мэдэрчээд байгаа шүү дээ. Өөрөөр улс төрийн шийдвэрээ гаргачихсан. Тэгэхээр нөгөө хамтарч одоо энэ шийдвэр гаргаж хяналт болсон бүтэмжийн менежер танаас асууж цааш тэр нь яах вэ? Одоо бол тэгээд юу ч хийлэгдээгүй шүү дээ. Тийм учраас одоо бид нэр төрүүлж тэрэн дээр дүгнэлт хийгээд байх нь зохимжгүй.